Ахмов, Director General Department of Public Health Policy Implementation, Ministry of Health. Thank you. Dr. Socorro Escalante, WHO representative of Malawi. Mr. Tsunakake Davide, Head of Development Cooperation Section, First Secretary of Defense. And now, Dr. Shalala Ahmadayeva, WHO Country Office. Now let's begin with our opening remarks. I would like to invite Dr. Atwell. Socorro Escalante, Японы чисэлт яамны төлөвлөл Цунакака Давида болон бусад төлөөлөгчнөр за мөн гадны оролцогч төлөөлөгчнөр болон ихэнх нийтэд эмчнэр та бүхний энэ өглөөний амар амгалан айлтганд мэдчилье. За Аз намтлан баруун ус нутаг томоо хүчний өмнөгийн өөрчлөлт тохиолдлын үед дөрвийн нэг бүртгэгддэг. За энэ өөрчлөлтийн 90% нь баг дунд орлоготой улс орнуудад тохиолдож байгаа. За өнөөдөр манай орнд тэд дундаа манай үндэсний төвдөр эхний эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр энэхүү умаа хүчний дөрөнгийн онцлогоо өмнө үзэг гоцоогоор өөр хэмжлэгийн сурагч багш бэлдэх олон улсын юм сургалтанд орцож байгаа оролцогч та бүхэндээ хавдар судлалын эмчний төвийн нэрийн өмнөөс болон хуйлсаа талархал илэрхийлье. За манай улсын 2024 оны байдлаар статистик мэдээлэлээр умаа хүчний өмнөгийн өвчлөлийн тохиолдол 524 тохиолдол бүртгэгдсэн байна. За эмэгтэйчүүдийн хурц зорилт тохиолдол хавдрын дотор 2 дугаар байрлал эзэлж байна. За энэ бол нэлээдгүйс анхаарал татсан одоо байрлалын өвчин байна. За мөн хорт хамтрын өвчлийн түвшингөөр дэлхийн 185 орноос 53 дугаар байрлал явж байна. За дэлхийн дунджаас 3 дахин өндөр өвчлөлтөө Аз номдлон баруун бүсийн орнуудаас 1.5 дахин өвчлөлтөө өнөөдрийн нөхцөл байдал ийм байна. За тэгэхээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэвшүүлсэн стратеги зорилтын хүрээнд тав бүдээр хийж байгаа. 90 зорилтыг одоо Монгол улсад хэрэгжүүлэхээр ажиллаж байна. За нэгдүгээр зөвлөлт нь болохоор 15 наснаас доошх насны охидын 90% хүний папиллома вирусын дархлаажуулалтанд хамруулах, хоёрдугаар 35-45 насны эмэгтэйчүүдийг скрининг шинжилгээнд 70% хамруулах, гуравдугаар хамрагдсан эмэгтэйчүүдийн онцлогдсон тохиолдолд 90% эмчлэх гэх ийм үндсэн том стратеги зорилт тавьсан. Энэ зорилт Монгол улсад хэрэгжихээр ингээд явж байна. За үндсэндээ нэгдүгээр зорилт бол дархлаажуулалт буюу умаа хүчний хорт одрын вакцинжуулалт бол томлог вакцинд орсон ийм сайхан мэдээтэй байна. За ингээд энэ хөтөлбөрийн хүрээнд умаа хүчний өмнөгийн урдсан сэргийлэлт, эрт дэлгүүлэг, эмчилгээний асуудлыг зохицоор нь тусгасан хөтөлбөр Монгол орнд ингээд хэрэгжиж байна. За мөн өнөөдрийн байдлаар бид дархлаажуулалтыг амжилттай нөхцөлсөн ийм таатай мэдээтэй явж байна. За ингээд олон улсын сургалтыг бэмжээжсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын
Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Намхутлан баруун эгийн бүсийн суурин төлөөлөгчийн газар, Япон улсаас Монгол улс руугаа элчин сайдын яа, Улбаар дахь Солонгос улсын каталогийн их сургуулийн төлөөлөл, Америк нэгдсэн улсын Энди Андерсоны хадрын төвийн хавд олон болон нийт сурагч туршилт та нартай гүн талархал илэрхийлье. Бодит хамтын ажиллагааг эхлүүлээд онцлогын эмчилгээний шилдэг технологи, арга зүйд суралцсан, мэдлэг туршлагаа хуваалцсан, үр дүн гарсан үр хөгжөлтэй сургалт болно гэдэгт итгэж байна. Сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа.